хайр хаана байдаг вэ гэхээр итгэлцэл, хүндлэл. Мянга хайр байгаад хайртай хүнийг хүндлэхгүй бол яах юм бэ? Тийм үстэй. Тэгээд мянга хайртай гээд одоо юм атгах хайрууд гэдэг чинь хардаал, заваагаал ингээл өмчлөөл. Тийм хайраар яах юм бэ? Хайртай бол итэг. Тэг ингээд хайртай бол хүндэл. Тэр хүний байгаагаар нь хайрлаж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй. Ажлын, мэргэжлийн алдаа оноотой. Гэхдээ алдаа оноотой хайрлаад, хүндлээд, ойлгоод, уучлаад байх тусмаа эрэгтэй хүн бол ер нь давардаг. Эрэгтэй хүн бол ер нь их давруу гэж би бодож байна. Тэгээд ер нь хүний мөн чанар шүү дээ. Эрэгтэй тэгэнгүүтээ давраад тэр итгэл, тэр хайр, тэр хүндлэлийг мэдрэхэ болчдөг юм шиг санагдаад байна. Тэгээд ойлгоод, уучлаад өнгөрөөхөд байх тусмаа нөгөө хүндлэл байхгүй болоод бүр илүү их өмнөхөөсөө муухай арга шингууд гаргадаг ч юм уу тийм болчдөг юм шиг байна. Тэгээ миний сонгохон бол би нэгдүгээр тийм хайр, тийм үнэнч, тийм итгэлцэлтэй, хүндлэлтэй хүн маш чухал. Тэр хайр, мянга хайр байгаад, мянга мөнгөтэй байгаад, нэг баян тасаг байгаад тэнд хүндлэл байхгүй бол тэр хайр хизээч амьдрахгүй.